Өнгөрсөн сарын ихэр манай улсаас бүгд найрамдах хятад ард улс руу их хэмжээний хуш модны самрын хууль бусаар хэлээр нэвтрүүлэх гэж байсныг холбогдох хуулийн байгууллагаас илрүүлэн хяналт шалгалтын ажиллагаа хийж эхэлсэн байна. Тухайлбал 13.3 тонн орчим хуш модны самрыг татвараас зайлсхийж хуурамч жүгээр нь бүрдүүлэн улсын хэлээр бүгд найрамдах хятад ард улсын нэгэн иргэн гарах гэж байсан энэ юм. За дээрх хэргийг төмөр замын цагдаагийн газар илрүүлж тээврийн прокурорын газраас хяналт тавьж ажилласан байна. Улмаар уг самрын хуулийн дагуу хур авч улсын орлого болгон хурдан мод эрсдэлтэй учраас холбогдох байгууллага буюу байгаль орчин аялал жуулчлалын яамд хараадлын дагуу шилжүүлсэн байна. За улмаар дээрх хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу самрын чөмгийг байгаль орчин ногоо хөгжлийн аялал жуулчлалын яамнаас албан байгууллагуудын дунд хаалттай дуудлага худалдааг зарлан явуулж хоёр компанийг шалгаруулан худалдаа авах гэрээг байгуулсан байна. За гэсэн ч дээрх 13 гаруй тонн самрын чөмгийн хэргийг цагдаа эрхийн газрын эдийн засгийн гэмтрэхтэй тэмцэх тасгаас дахин шалгаж нягтлах шаардлагатай гэж үзэн эдмүрийн баримт болох самрыг нь байрлаж байсан газраас нь чирч өөр тийш нь шилжүүлж эхэлсэн байна. Албан ёсоор дуудлага худалдаанд оролцож хуулийн дагуу хөгжлөх хэрэг авсан дээрх хоёр компани цагдаагийн байгууллагаас явуулж байгаа энэхүү ажиллагааг эсэргүүцэж ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрийг хуулийнхан гаргаж байна хэмээн хардаж байгаагаа бидэнд хэлж өгсөн юм. 2016 оны 4 сарын 27-нд байгаль орчин ногоо хөгжлийн аялал жуулчлалын яамнаас компаниуд ингээд бүгдэнд нэм юу ирсэн. Хаалттай дуудлага худалдаанд оролцуулах тухай гэдэг бүх компанид юу ирсэн байхгүй. Энэ бичгний ингээд байж байна. За ингээд 8 компани оролцсон. 8 компаниас 2 компани юу шалгарсан. Дуудлага худалдаанд тэнцэж шалгарсан. Тэгээ ингээд 2 компани маань юугаа дуудлага худалдаагаар авсан энэ чөмгөө аваад энэ бид нарт ингээд яг энэ бүх юу нэрчиж байгаа шүү дээ. Ингээд авчид. Ингэтэл энэ чинь эрүүгийн цагдаагийн газраас ахаа шалгаж байгаа гэдэг ингээд бид нарт ингээд хориг тавьчихад ингээд байгаа байхгүй. Яам бол ингээд нэгэн дуудлага худалдаанд ороод ингээд энийгээ шийдчихэд байгаа шүү дээ. Тэгэхэд ахаад эрүүгийн цагдаагийн газраас хориг тавьчихсан гэдэг нэг иймэрхүү байдалтай. Тэгээд ерөөсөө битүүлгэл юм яваад байна л да. Өчигдөр ихт чинь яам дээр очиход яам болоход ерөнхий прокуророос бид нарт шийд өгнө. Тэр болтол та нар ингээд хүлээж ирсэн. Бид нар 5 цаг болж байхдаа тэр юуны тэндүүдийг гурвалжингийн тэндүүдийг оптима биш үү? Тэнд очиж асуусан л да энэ чөмгөө үнэхээр энэ чөмг нь байна бас очиж ерөөсөө үзье гэдэг өчтөр ороод үзсэн чинь тэнд ирсэн чинь 5 цаг цагдаагаас бичиг ирсэн. Энийг өөр тийш шилжүүлэх гэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар эргүүдээ уцтаад мэрэгчлэлтэн тэр мөнх заяар нь буцаад уцтсан л да. Танах ч энэ чинь энэ ингээд дуудлага хулдаа та нар ингээд дуудлага хулдаанд өгсөн энэ юу чинь энэ самар чинь ингээд хөдлөх гэж байгаа юм байна шүү дээ. Эндээс хаашин та нар шилжүүлэх гэж байгаа юм бэ гэсэн чинь манайх юу ч юмтэхгүй манад ямар ч мэрэгдэл ирээгүй гэд гисэн. Урд нь бол бас самрын бас яг ийм асуудлууд ингээд замхраал алга болж исэн л да. Тийм. Тэгээ энэ яг яаж шийдэх гэдэг тодорхой ямар ч ийм хариу шийдэлт хүрдэггүй. Яам бол ингээд ерөнхий прокуророос юу ирнэ. Шийд гарна тэр болтол хаашаа хөдлөхгүй гэхэд энэ урчин шингээ хөдөлж байгаа байхгүй. Дээрх компани удирдлагууд энэхүү үйл явдлын талаар байгаль орчин ногоо хөгжил аялал жуулчлалын яамнаас очиж тодруулахад самрын чөмгийг ачиж зөөх өөр газар шилжүүлэх талаар ямар нэгэн чиглэл өгөөгүй. Энэ талаар ямар ч мэдээлэл байгаагаа иргэдэд хэлсэн байна. Улмаар цагдаагийн байгууллагаас ямар учиртай ачиж зөөж шилжүүлж байгааг тодруулахад тойвтой хариуг өгөхгүй байгаа гэдгийг бидэнд онцлог хэлж байсан юм. За түүнчлэн энэ мэтээр хураагдаж шалгагдаж байсан самрууд учир битүүлгээр алга болж байсан тохиолдлууд цөөнгөө гарч байсныг учир мэдэх хүмүүс хэлж байна. Энэ самрыг бол байгаль орчны яамд албан ёсоор хөдөөлөж өгсөн байдаг. Тийм үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын дунд дуудлага худалдаа явуулаа 2 компани шалгарсан. Гэвч энэ үйл ажиллагаа бас төрийн уялдаа холбоогүйгээс болоод саатаа сүлдээ тодорхой мэдээллээр энэ компани захирлууд хангахдаггүй учраас бас өмнөх самар яаж алга болдог вүлээ те тэр төгт автах боломжтой болж байна гэж үзээ бид бас энэ дээр хяналт анхаарлаа хандуулж байгаамаа. За ямар тааш төрийн байгууллагын уялдаа холбоогүй бие биенийхээ хийсэн ажлыг үгүйсгэж байдаг алдаанаас болоод эдийн засгийн хямралтай энэ үед арайхийн үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагууд хохирч байгааг жилж байсан юм. Дашрам дуулахад дээрх самрын чөмг нь 3 гаруй тэрбум төгрөгийн үнэтэй. За үүнээс килограмм тутамд нь 30000 төгрөгийг улсын татварт төлдгөө. За ингэж үзвэл 400 гаруй сая төгрөгийг улсын төсөвт бүрдүүлэх боломжтой гэж хэлж байсан юм а.